Бид нар яг боловсролын технологиг ашигласан сургалт судалгаа их ийм одоо арга зүйн талаар үзээд байгаа тийм ээ. За эхлээд бол технологи ашигласан судалгааны ажлууд за эдгээр яаж унших вэ гэдэг талаар нийлээд за хоёр дахь лекц маань болохоор технологиуд тийм ээ. Имmersive технологиуд, хэмжлэг юм за эдгээрийг сургалтанд ямар байдлаар хэрэглэж байна вэ гэдэг. За гурав дахь лекц маань болохоор технологи ашигласан сургалтын арга зүйн талаар хэлсэн тийм ээ. Хичээлийнхаа одоо арга зүйг яаж төлөвлөх вэ? Хичээлийнхаа үүрэгтэй яаж төлөвлөх вэ? Энийг технологи болон арга зүйнхаа одоо хоорондын холбоо хамаарлыг яаж гаргаж ирэх вэ гэдэг тал дээр юм агуулга байсан. За өнөөдрийн лекц бол дөрөв дэх лекц. За энэ маань бол туршилтын судалгааг харгазъя. За тэгэхээр бол технологи ашигласан сургалт одоо судалгааны ажлуудыг бид нэг харахад бол дандаа туршилтын судалгааны аргыг ашигласан байдаг. За туршилтын судалгааны аргыг бол одоо яг нэг технологийнхаа үр нөлөөг хэмжих тийм ээ. Сургалтанд ямар үр нөлөөтэй байгаа, үр дүнтэй байгааг нь хэмжихэд бол хамгийн тохиромжтой арга нь бол туршилтын судалгааны арга гэдэг. Учраас энэ аргыг бол хэмжлэн судлаачд бол хэрэглэдэг байгаа. За манай боловсролын салбарт ч гэсэн туршилтын судалгааны бол нэлээд үр дүнтэй хийдэг. За манай боловсролын сургуулийн хувьд ч гэсэн яг энэ туршилтын судалгааг бол нутагшуулах энийг бол байнга хэрэглэх тийм ээ. Боловсрол судлалын нэг томоохон судалгааны чиглэл болоход бол анхаарч одоо энэ чиглэл рүү нэлээд ажлууд бол хийгдэж байна. За сүүлийн үеийн бакалаврын тэгээд докторийн судалгааны ажлууд бол дандаа энэ технологи ашигласан диссертацийн ажлууд бол бүгдээ туршилтын судалгааг ашиглаад ингээд үр нөлөөг нь хэмжсэн энэ судалгааны ажлууд бол хийгдэж байна. За тэгэхээр бол яг нэг боловсрол судлалын дундаа технологи ашигласан одоо юм судалгаа хийж байгаа хүмүүст бол туршилтын судалгааны аргыг бол мэддэг байх яаж гэдгийг тийм ээ одоо сураад өөрийн чадвар болгоод эзэмшчихсэн хүмүүст бол эзэмшнэ гэдэг бол энэ бол тавгүй нэлээд хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо агуулгыг заахаар энэ одоо лекцийг өнөөдрийн агуулгад оруулж ирж байна. За тэгэхээр юуны өмнө эхлээд бид яг туршилтын судалгааны арга гэдэг маань судалгааны нэг одоо арга байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар бол судалгааны арга дээр бол ямар ч төрлийн аргыг бол хэрэглэж болно. Гэхдээ яг боловсролын технологийн судалгаанд бол хөвчлөлийн юм туршилтын судалгааг хэрэглэж байгаа. Тэгэхээр юуны өмнө яг судалгааны арга зүй гэдэг энэ ойлголтыг бид нараас мэдж авах хэрэгтэй. За энэ маань яг нэг судалгааны арга гэдгээс илүү арай нэг өргөн хүрээний ойлголт тийм ээ. За тэгэхээр судалгааны арга зүйг ямар хүмүүс хийх хэрэгтэй юм бэ гэхээр ерөөхдөө докторийн диссертац нэлээд өргөн хүрээний судалгаа хийж байгаа хүмүүс бол энэ судалгааны арга зүйг нэлийн бол яг одоо магистрийн дипломын дээр ч гэсэн нэлийн одоо сайн бичиж өгсөн маш шаардлагатай. За ингэж бол яг энэ яг ямар арга зүгээр юу хийсэн бэ гэдэг нь бол тодорхой харагдана гэсэн үг. За тэгэхээр бид нар ч гэсэн олон улсад өгүүлэл бичих за Монгол эднэр ч гэсэн өгүүлэлттэй бол тийм ээ. Ямар судалгааны арга зүй ашигласан юм бэ тийм ээ? Яаж ашигласан, ямар үр дүн гарсан гэдгийг бол яг абстракт дээр болон судалгааны хэсгээр бол тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ судалгааны арга зүй гэдэг бид нар юу бичих юм бэ гэхээр судалгааны арга зүйч бол тийм ээ судлаач өөрийн судалгааг ямар арга зүй аргачлалыг ашиглан судалгааны үн ашигтай зохион байгуулалт байгаа дэлгэрэнгүй хэлбэр тайлбарлан бичнэ. За энэ хэсэг судалгааны их олонлог төвөөр хувьсгалыг тодорхойлох судалгааны өгөгдөл суглал болон дүүн шинжилгээг үйл явц зэргийг тайлбарлана гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө судалгааны арга зүйгээ тухайн судалгаанд оруулах нь бол уншиж байгаа хүнд илүү ойлгомжтой тодорхой байдлыг бий болгодог байгаа. За жишээ одоо энэ судалгааны хоёр докторийн диссертацийн хоёр судалгааны арга зүйг харуулж байна. За тэгэхээр судалгааны арга зүй гэдэгт бид нар зөвхөн нэг аргыг бичих шаардлагагүй. Яг нөгөө тухайн диссертацийн ажил тухайн судалгааны хүрээнд хэдэн төрлийн арга ашигласан тэр нь ямар одоо тийм ээ одоо үе шатыг дамжиж ямар шатлаар явсан гэдгийг бол нарийн зургалчихсан юм одоо зориулсан бас хэлээд байгаа. За жишээлх юм бол энэ эхний одоо судалгааны ажил дээр бол тийм ээ чинь хоёр хавагдсан байна тийм ээ. Нэгдүгээр нь бол яг одоо literature survey буюу одоо өмнө судалгацсан хийгдсэн байгаа одоо бичиг баримт дээр судалгаа хийх тийм ээ. За хоёр дахь нь болохоор тийм ээ одоо үйл ажиллагаа фирм буюу одоо байгууллагуудтай холбогдоод бол яг ингээд одоо мэдээлэл цуглуулах гэсэн юм хоёр төрлийн судалгааны ажил хийсэн байна. За тэгээд бол яг одоо literature survey гэдэг тийм ээ баримт бичгийн судалгаан дээр одоо хэрэглэгдсэн зүйлүүд одоо янз бүрийн одоо тийм ээ байгууллагын хийсэн судалгаануудыг авч үзээд за тэгээд бол яг үйлдвэрлэл за болон технологи гэсэн юм зүйлүүд нь бол одоо анализийн судалгаа хийгээд ингээд анализ хийсэн байна. За хоёрд нь болохоор одоо байгууллагатай холбогдоод очиж үзээд тийм ээ имэйлийн цуглуулад зар ингээд холбогдоод тийм ээ. За тэгээд бол яг мэдээлэл авсан байна тийм ээ ажиглалт хийсэн. За яг ингээд ярилцлагын аргаар судалгаа хийгээд үр дүнд нь анализ хийсэн гэсэн ийм болон судалгааны одоо арга зүй байна. За нөгөөх нь болохоор за энэ бол яг миний докторийн диссертацийн ажлын судалгааны арга зүйн зураглал байна. За нэгдүгürt нь бол нөгөө сургалтынхаа модулийг хөгжүүлэх үйл ажиллагааг хийсэн. За ингээд багш нараас асуулгын судалгаа авсан. За тэгээд яг загвараа хөгжүүлээд ингээд тийм ээ экспертүүд уншуулаад дахиад ингээд хөгжүүлээд сайжруулъя дахиад экспертүүд уншуулаад за гэх мэтчлэн ингээд судалгааныхаа сургалтынхаа загварыг ингээд эхлээ боловсруулсан. За ингээд сургалтын загваруудын маань экспертүүд маань ингээд зөвшөөрсөний дараа бол яг энэ сургалтын загварын үр нөлөөг одоо хэмж зүйл хийсэн ихийн тулд бол яг туршилтын судалгааг уран бүлэг дээр хийсэн гэсэн. Энэ бол судалгааны тийм ээ одоо арга зүйн зураглал байна. Тэгэхээр ер нь бол докторийн диссертац дээр бол ийм судалгааны арга зүйг ингээд зургалчихсан байх юм бол тийм ээ. За энэ оюут юу хийсэн бэ? Ямар үйл ажиллагааг ямар дарааллаар тийм хийсэн бэ гэдэг нь бол уншиж байгаа юм хүнд илүү ойлгомжтой байдаг байгаа. За энэ дээр болохоор англи хэл дээрх тодорхойлт байна тийм ээ. Судалгааны яг арга зүй гэж юу гэлэх вэ гэдэг дээр. За тэгээд бид нар бол одоо төлбөрийн өгүүлэлтийг уушгад бол тийм ээ одоо судалгааны арга зүй. За энэ дээр бол тийм ээ энэ ямар хүмүүс оролцсон тийм. За тэгээд яаж зохион байгуулалтаар явсан тийм ээ юу хэмжсэн ямар дата цуглуулсан гэх мэт мэдээллүүдийг бол судалгааны арга зүй дээр бол хэмжлэг оруулж өгсөн байдаг байгаа. За тэгээд технологи ашигласан судалгааны ажлуудыг бид нэг ингээд ерөөхдөө ревю өгүүлэлтийг харахад бол дандаа туршилтын судалгааны аргуудыг бол хэрэглэсэн байна тийм ээ. За тэгэхээр за одоо чинь research method гэдэг хэсэг дээр тийм ээ за experimental study гэдэг нь бол 37% тийм ээ. За тэгээд бол яг
статистик анализыг 22 явдаг гэх мэтлээ ерөөдөө бол туршлагын судалгааны аргыг нэлээд өргөн хэрэглэдэг. За дараа нь бол mixed методыг бас нэлээд хэрэгжилсэн байдаг. За тэгэхээр бид нар бол ерөөдөө бол одоо чинь AR технологи, VR технологи, юм тийм ээ ямар нэгэн байдлаар энэ технологи ашигласан сургалт зохион байгуулж байгаа бол яг энэ технологи өрнөлөө ер нь ямар байгаа юм бэ тийм ээ. Яг сайн байна уу, муу байна уу? Хүүхдээ яг ямар зүйл дээр нь сэтэл одоо сайжирч байгаа мó, сонирхол нэмэгдээд байгаа мó, эсвэл бүтээл чадвар нэмэгдээд байгаа мó тийм. Эсвэл нөгөө сургалтын одоо нөгөө learning achievement буюу сурах үр дүн тийм ээ одоо тэр сургалтаас авсан одоо мэдлэг нь нэмэгдээд байгаа мó гэдгийг одоо тийм ээ хэмжих шаардлагатай байдаг. Эдгээрийг хэмжинд бол бид нар заавал яг туршлагын судалгаа хийнэ гэсэн. Одоо шинэ эдүүдийн Pearson гэдэг төлбөрийн хөтөлбөрөөс манай боловсролын яамнаас хэрэгжүүлж байна. Яг энэ нь бол тийм ээ уламжлалт ном сурч ашигласан хүмүүсд ийм чадвартай байхад одоо яг эдүүдийн нэг одоо нэг сар хэрэгэлсэн юм байна тийм ээ. Нэг модуль хичээлийн модуль төр хэрэгэлсэн хүүхэд ийм хүмүүстэй байна гэж тийм ээ. Яг ингэж харьцуулаад яг ийм үр нөлөө өгч байна гэдэг нь бол хэмжээд гаргаад ирэх нь бол маш чухал байдаг. Тэгэхээр эдгээрийг яг хэмжээнд бол энэ судалгаагийн арга бол бидэрт маш хэрэг болдог. За тэгэхээр технологи ашигласан судалгааны ажлууд бас ингээд тийм анализ хийсэн юм одоо өгүүлбэрээр харахад бол review paper бас маш их байгаа даа тийм ээ. Review paper гэдэг маань хүмүүсийн хийсэн судалгаануудад анализ хийгээд бас нэгтгэх төлөв гаргаж байгаа юм гэлээ. За тэгээд бол яг одоо жишээ нь тийм одоо хэмэл оюун ухааны ч юм уу тийм ээ одоо сургалтанд хэрэглэх байдал ч тийм үү ийм хүрээлэн өгүүлбэр бас маш их байгаа тийм. За position paper буюу тухайн одоо тийм ээ одоо технологиг хүлээн авах тэгээд тэнд тулгарч байгаа одоо сорилтууд ч тийм үү иймэрхүү байдлаар бичсэн одоо судлаачийн өнцгөөс бичсэн юм өгүүлбэр бас маш их байгаа даа. За тэгээд бол яг ийм өгүүлбэрүүд бол яг бичиглэх хэд нэг олон улсад одоо accept хийх магадлалаас яг жоохон асуудалтай гэж байна тийм ээ. За хамгийн одоо хийх ёстой шаардлагатай ажил маань юу гэхээр одоо туршлагын судалгаа ашиглажсэн ийм одоо өгүүлбэрүүд бол одоо дамаа хийм ашигласан ийм судалгааны өгүүлбэр бол тийм их биш байна. За тэгээд бол яг энийг одоо ингэж бичсэн тохиолдолд бас тийм ээ чанартаас төлөө авах магадлалтай гэсэн боломжтой гэсэн ийм одоо үр дүн гаргасан байгаа. За тэгэхээр туршлагын судалгаа гэж юу хэлдэг юм бэ гэдгээр. За ер нь бол та бүхэн бас туршлагын судалгаагийн сургалтанд ажиллажсэн ба тийм ээ. Судалгаанд бол за судлаач шууд хяналтанд явдаг тийм ээ. Судалгаа туршилт тийм ээ. Туршилт судалгаа гэдэг нь туршлагын судалгааны хэлбэрүүд нь хээрийн буюу талбарын туршилт, за бүлгийн туршилт судалгаа, санамсаргүй хяналттай туршлагын судалгаа гэх мэтлэг нь ангилдаг гэдгсэн байна. За тэгэхээр ер нь судлаач шууд хяналтанд явагдана тийм ээ. За тэдний гэж бол бүлгийн туршилт судалгаа. За хээрийн гэдэг ч юм уу тийм ээ. Эдгээр нь бол одоо байгалийн ухааны, биологийн тийм ээ. Эдгээр хүмүүс бол маш их хийдэг. За бидний хувьд л яг нэг бүлгийн туршилт хүмүүсээр туршилт хийж байгаа ийм ажил байх нэ. За тэгээд энэ франц тодорхойлт байна тийм ээ. Бас л яг адилхан. Ерөнхийдөө нөгөө Монгол тодорхойлт байгаа тийм ээ. Яг нэг судлаачийн тийм ээ хяналтанд ор хийдэг юм судалгаа бол яг туршлагын судалгааг нэг тусдаа тохиолсон байна. Тэр туршлагын судалгааг бас татвар хийдэг ангилдаг non-experimental буюу туршлага тийм ээ. Ангийн одоо туршлагын судалгаа quasi experimental study за тэгээд experimental гэдэг randomized гэдэг тийм ээ. За яг нөгөө манай одоо технологи ашигласан судалгаанд quasi загварын хэмнэлтийн өргөн хэрэгдэг. За энэ маань ерөнхийдөө яадаг вэ гэхээр хоёр бүлгийг сонгож аваад нэг нь бол одоо хяналтын бүлэг гэж ярина. Үндсэн одоо яг нөгөө сурах ч юм уу яг боломжтой байдлаар сургалтанд явагдана. За нөгөөт нь бол туршлагын бүлэг гэж яригдана. За туршлагын бүлэг дээр яг нөгөө AR технологи, VR технологи туршиж байгаа технологи оруулж ирээд ингээд туршилт хийгээд эцсийн үр дүнг хооронд харьцуулах замаар бол бүр дүнг тодорхойлж гаргаж ирдэг байгаа. За тэгээд энэ болохоор тийм ээ. Туршлагын судалгаа тийм ээ. Одоо бид нар хийхэд бол эхлээд туршлагын судалгааны загварыг боловсруулах. Тэгэхээр туршлагын судалгааны загвар гэж юу юм бэ гэхээр тийм ээ. Одоо энэ нөгөө туршилт одоо ямар байдлаар явагдах вэ гэдгийг одоо нэг бүрчлэн төлөвлөчихсөн одоо ийм зураглалыг бол хэлээд байгаа. За тэгэхээр туршилтын за бид нар тэгэхээр технологи ашигласан сургалт хийхэд бол нэгдүгээр одоо судалгааны арга зүйн технологитой холбоо зураглах нь байна. За хоёрдугаар нь туршилтын судалгааны загварыг хоёр төрлийн ийм дизайн модель одоо зураглана гэсэн. За туршилтын судалгааны загвар дээр бол тийм ээ одоо хэдэн бүлэг авч байгаа юм. Тэрийг одоо хоёр бүлэг дээр авах, гурван бүлэг дээр авах гэдгийг оруулж өгөөд за ингээд тийм ээ одоо туршилт хийх одоо нөгөө AI юм уу хэмэл юм эсвэл яг AR технологи юм уу гэдгийг оруулж ирээд ингээд бол яг туршилтын хугацааны дараа одоо үр дүн одоо басвал талаар гаргаж ирнэ. За энэ дээр бол жишээ нь одоо тийм ээ туршилтын одоо дизайнд туршилтыг одоо загварууд бол байна. За жишээ нь энэ дээр бол хоёр бүлэг дээр байна тийм ээ. За тэгэхээр туршилтын судалгаа хийхээс өмнө бид нар эхлээд хаан бүлгүүдээс хүүхдүүдийн гарааны түвшний ижил байгааг гэдгийг шалгадаг. За одоо чинь би англи хэлний эдүүдийн Pearson хөтөлбөрийг тийм ээ ямар өгнөлөө өгч байгааг хэмжиж байгаа бол эхлээд хүүхдүүдийн англи хэлний түвшин бол яг адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр гарааны түвшний ижил байж яг тэр хоёр бүлгээр туршилт хийхэд үүний бодит одоо үр дүн гаргах гэсэн. Тэгэхээр гарааны түвшний ижил биш хүүхдүүд дээр бол яг одоо чинь би одоо тийм ээ VR технологи ашигласан одоо туршилт хийж байгаа бол нэг нь 10 дугаар анги нөгөө төмс түр анги байж болохгүй гэсэн. Тэгэхээр 10 дугаар анги хүүхдүүдийн технологи ашиглах чадвар нэг өөр 9 дугаар анги хүүхдүүд өөр тийм ээ. Тэгэхээр гарааны түвшний ижил байна гэдэг маань юу гэхээр нэг насны нэг тийм ээ одоо мэдлэг чадварын хувьд ер нь ойролцоо ийм бүлгийг сонгож агаад ингээд хоёр бүлгийг сонгож агаад хооронд нь харьцуулах байдлаар туршлагын өгнөлөө бол хэмждэг байгаа даа. За одоо энэ дээр жишээ тийм ээ одоо эхлээд бол тийм ээ одоо эксперимент авч нөгөө туршлагын зорилгыг одоо танилцуулах нь байна. За тэгээд уурсан байдлаар асуулт авах нь байна. За чи одоо жишээ тийм ээ одоо за чинь англи хэлний тийм ээ одоо Pearson хөтөлбөрийг шалгаж байгаа бол нэг модуль сонгоод авсан байна тийм ээ. Чи одоо жишээ нь за ямар агуулгачд нэг модуль шалгаж байгаа бол энэ модулийн талаар хэр мэдлэг чадвартай вэ гэдэг ийм шалгасан асуулт авах гэсэн тийм ээ. За ингээд өмнөний дараа бас нэгний хяналтын бүлэг нөгөөний туршилтын бүлэг гэж хоёр хуваагдана. За хяналтын бүлэг бол яг нөгөө үндсэн
сургалт ямар явагддаг вэ? Яг тэр журмаар явагдана. За туршилтын бүлэг бол нэмэлтээр ямар одоо технологи хэмжиж байгаа вэ те? Чинь одоо энэ дэр бол яг air assisted тийм ээ. Одоо AR туслахтай юм сургалтын одоо орчин гэж энийг ашиглаж гэж. За ингээд бол яг төгсгөлийн шалгалт явагдах нь тийм ээ. За үүний энэ хоёр дээр нь болохоор 4-р ангийн 2 одоо ангийг бол ахлахын сургуулийн 4-р ангийн 2 ангийг сонгож авах нь байна. За тэгээд pre-test буюу урьдчилан шалгалт авна. За энэ дээр болохоор тийм ээ хүүхдүүдийн сурах сонирхол, таныг чадал, за тэгээд бүтээл одоо сэтгэл шалгасан юм одоо яг writing self гэхээр яг одоо өөр ингээд бичүүлэх тийм ээ одоо бичвч үү юм ингээд авах нь байна. За үүний дараа бол хяналтын бүлэгнээс тийм ээ видео үзэл суралцах нь байна. Бид 35 хүүхдийн сурагчтай гэж байна. Туршилтын болохоор 30 хүүхдтэй. VR технологи ашиглаж суралцсан гэж. За ингээд бол дараа нь бол тийм ээ одоо эцсийн шалгалтыг авна. За тэгээд бол яг асуулга авна, motivation, таны мэдээ ачаал гэхэлчлэн ийм одоо шалгалтуудыг авна гэсэн ийм одоо загваруудыг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар бол туршилтын судалгаа хийхдээ ийм загвар боловсруулах нь байна. За энэ загвар маань бид нар юу туршиж байгаа вэ? Тийм ээ. Ямар бүлэг дээр туршиж байгаа вэ гэсэн. За тэгээд хүүхдүүдээс ямар датаг цуглуулах вэ гэсэн бүх одоо суур мэдээллүүдийг бол агуулсан ийм зурвал байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар бас энэ зурглалыг хараад энэ хүн ийм бүлгүүдэд туршилт хийсэн юм байна. Гэх мэтлэн бол яг за хүүхдүүдийнхаа ийм зүйлийг одоо тийм ээ датагийн цуглуулад ингээд энэ дээр үндэслээд дүгнэлтээ хийсэн юм байна гэдгийг бол одоо таних юм боломжтой болно гэсэн. За одоо энэ дээр бол чинь хиймэл аян ашигласан сургалт байлаа гэхэд за таны урьдчилан тестээ авчаад за урьдчилан тестээр бид юу шалгаж болох вэ гэхээр урьдчилан тест болон дараах шалгалт авах нь. За тэгээд conventional learning гэдэг маань тийм ээ одоо ямар байдлаар сургалт явуулсан тийм байдлаараа сургагдана. За нөгөө бол нь болохоор хиймэл аян ашиглаж чинь тийм ээ. За хиймэл аян гэдэг юу орж ирэх вэ гэдэг дээр энэ дээр байна. За чатбот байж болно. Эсвэл тийм ээ төлбөрийн одоо хиймэл аян сүртэй янз бүрийн сургалтын одоо хэрэгслүүд байж болно. За ингээд урьдчилан болон төгслийн шалгалт хоёрыг бид нэр одоо үндэслээд энэ цугласан мэдээлэлтэй үндэслээд юу одоо хэмжиж гаргаж ирж болох юм бэ гэхээр хүүхдийн одоо сургалтын одоо хүрсэн үр дүн гаргаж ирж болно. Одоо эсвэл сургалт сонирхлыг гаргаж ирж болно. Эсвэл тийм ээ одоо төгшүүрийг тийм ээ одоо чинь математик хичээл бол зарим хүмүүс суралцах нэлээд төгшүүртэй байдаг тийм ээ. Тэгээд суралцах ийм төгшүүр байна уу? Эсвэл тийм ээ одоо таны мэдгүй нэлээд өндөр төгшний тийм үйл ажиллагаа хийж гэнэ гэмчлэн эдгээр байдлыг бас бид нар одоо тушаад ингээд гаргаад ирэх боломжтой байдаг. За одоо энэ дээр бас одоо 2 бош 3 бүлэг дээр туршилт хийсэн байна. За ингээд та бүхэн бол туршилтын судалгаа хийхэд бол ингээд гайхаж байгаа тийм ээ. Зарим нь яа 2 бүлэг дээр, зарим 3 бүлэг дээр байгаа юм байна гэдэг. За хэрвээ тийм ээ одоо зөвхөн нэг хэлтүүний туршиж байгаа бол 2 бүлэг дээр байж болно. За сурах хүчээсээ энэ хэлтүү юм ялгаатай байна. Эсвэл видео контент хэрэглэхээс илүү энэ одоо VR технологи нь ийм ялгаатай байна гэдэг ч юм уу. Тухайн нэг хэлтүүний өөрчлөлт хэмжиж байгаа бол нэг 2 бүлэг дээр байж болно. За эсвэл тийм ээ одоо нэг арга зүйг. За уламжлалт арга зүйгээр заахад ийм байна. Одоо энэ яг одоо төсөл зурсан арга зүйгээр заахад ийм байна гэдэг юм уу. Ингээд бол яг 2 бүлэг дээр үр дүнг харьцуулж болно. За яагаад 3 бүлэг байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт нь хэрэглэтгүүнийхээ үр дүн гаргаж ирж байна. Хоёрдугаар нь бол яг арга зүйн үр дүнлөг гаргаж ирж байна. Тэгэхээр хэрэглэтгүүн арга зүй хоёр хоёулаа шинжилсэн учраас энэ хоёрыг хоёулаа үр дүнг гаргаж ирэхэд бол 3 бүлэг дээр бас туршилт хийдэг байгаа. За одоо чинь энэ одоо схемд би тайлбарлая. За одоо энэ дээр уламжлалт сургалт юу бол хяналтын бүлэг бол уламжлалт байдлаараа явагдана. За 2 дахь бүлэг бол тийм ээ за энэ дээр бол жишээ нь тийм ээ зөвхөн одоо нөгөө арга зүйн орчирдаг ч юм уу юм байдлаар одоо явагдана. За 3 дахь дээр нь бол яг нөгөө хиймэл юзертэй арай нөгөө хэлтүүн илүү өргөн болоод шуурж өгдөг юм. Ингээд бол 3 бүлгийн хооронд харьцуулаад үр дүн гаргах байдлаар бас туршилт хийдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө туршилтын бүлгийг туршилтын судалгаа хийхдээ бид нар 2 болон түүнээс дээш бүлэг дээр бол туршилт хийж болдгоо. За одоо энэ бол чинь сургалтын загвар байна тийм үү? Сургалтын арга зүйгээ одоо за тэгэхээр энэ арга зүйгээр бид нар одоо хичээлээ ингээд төлөвлөсөн бол энэ туршилт нь ямар байх вэ гэж. Тэгэхээр туршилт нь бол тийм ээ одоо чинь энэ дээр бол одоо нэгдүгээр нь AR биш тийм ээ inquiry based AR одоо системээ одоо ингээд үр дүнлэг гаргах чинь. Тэгэхээр бид нар нэгдүгээр энэ арга зүйн ямар үнэлээд байгаа, хоёрдугаар яг AR одоо энэ систем ямар үнэлээдтэй байгаа гэдгийг хэмжиж байгаа учраас 3 бүлэг дээр бол яг туршилт хийгээд за ингээд бол яг нэгдүгээр бүлэг, нэгдүгээр групп, хоёрдугаар групп, гуравдугаар групп. За энэ бол уламжлалт арга зүгээр явна. Хэрэглэтгүүн нь бас яг уламжлалт байдлаар байна. Жишээ сурах хүч юм уу тийм ээ. За гэтэл энэ дээр бол яг нөгөө AR системийн хэрэглэгчтэй арга зүйн байхгүй тийм ээ. Тэгэхээр яг уламжлалт байдлаар ингээд хичээлээ заагаад уламжлалт байдлаар тийм ээ одоо хэрэглэтгүүний ашиглахад ийм үр дүн гарч ий. За харин уламжлалт байдлаар хичээлээ зааж байгаа юм нэ. AR технологи хэрэглэхэд яг энэ хоёрыг харьцуулахад үр дүн гараад байна гэсэн үг. За энэ дээр болохоор арга зүй болон хэрэглэтгүүн хоёроо хавьлын зүйл чинь. За тэгээд хэрэглэтгүүн адилхан арга зүйн өөрчлөлтөд ийм үр дүн гарч байна гэх байдлаар ингэж харьцуулах байдлаар үр дүнг нь гаргадаг гэсэн үг. За ингээд бид нар тийм ээ туршилтын судалгаа хийчихэд одоо жишээ нь тийм ээ хүүхдүүдээс урьдчилан шалгалт, дараах шалгалт за тэгээд төлбөрийн асуулгууд авчаад үр дүнг нь яаж боловсруулах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. За тэгэхээр туршилтын судалгааны одоо хийсний дараа бас бид нар юу тийм ээ одоо хичээлээ ямар одоо зүйлийг гаргаж ирж энэ одоо технологийн хаврыг харуулах бай гэдэг энэ асуудал гарч ирнэ. За тэгэхээр learning achievement буюу нөгөө оюутнуудын одоо хүрх үр дүн гэж ярих удаа тийм. Ерөнхийдөө сургалтын үр нөлөөлөх гэсэн үг л дээ одоо. Тухайн одоо хичээлийг сураад тухайн хүүхдийн одоо эзэмшигдсэн байгаа мэдлэг чадварыг бид гаргаж ирэх гэдэг гэсэн үг. Мэдлэг чадвар хандлагыг. За тэгэхээр энийг бид нар яаж learning achievement яаж гаргаж ирдэг вэ гэхээр эхлээд хүүхдүүдээс нөгөө гарааны төвшин хичээл байна шалгалт авчиж байгаа. За дараа нь бол яг гэхээр
шалгалтын дараа энэ хүүхдүүд ямар одоо тухайн агуулгыг эзэмшиж үгүй гэдэг шалгалт авчих гэсэн. Тэгээд шалгалтын өмнө шалгалтын өмнө авсан туршилтын өмнө авсан шалгалт дараах авсан шалгалт хоёроо хооронд нь харьцуулахад одоо жишээ нь тийм ээ англи хэлний нэг жишээ нэг үйл үгийг ойлгохгүйсэн хүүхдүүд бол тийм ээ туршилтын дараа ойлгодог болсон байх юм бол энэ бол яг энэ туршилтын үр нөлөө болж гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энийг бол өөр арчимэнд тэр бол гаргаж ирнэ. За энэ дээр бол чинь илүү дэлгэрэнгүй тайлбарласан байна тийм ээ. Пост тестийн онооноос pre тестийн оноо гарсан. Чинь би одоо урьдчилан шалгалтын дээр тийм ээ одоо үйл үг англи үйл үгээр одоо чинь тийм ээ цагийн урьдчилан надад шалгалт хот би нэг 60 авсан байг. За харин хичээлээ үзээд ингээд ойлгосны дараа дахиад өөрөөр шалгалт хот би нэг 80 авсан байг тийм ээ. Тэгэхээр бол 80-аас 60-ыг хасаад энэ 20% бол яг миний энэ хичээлийг үзсний үр нөлөө гэж тооцогдно гэсэн. За ингээд бол энэ дээр бол туршилтын бүлэг, хяналтын бүлэг хоёр байна. За ингээд хооронд нь бол яг хасаад ингээд үр нөлөөг нь бол T тест дээр ингээд гараад ирчихсэн байна. За энэ дээр болохоор бас өрсөн болон дараах шалгалтын үр нөлөөг анкава гэдэг нөгөө F value гараад ирсэн байна тийм ээ. За тэгэхээр энэ унтгуудын ард бас дараа нь юу байгаа вэ гэдэг та бүхэн бас мэдчихэж байгаа байх. За ингээд бол яг сургалтын одоо амжилтын үр нөлөөг бол хангаж гараад ирнэ гэсэн үг байна. За энэ бол яг 3 бүлэг харьцуулж байгаа үед юу болох вэ гэдгийг харьцуулж байна тийм ээ. 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг авсан хүүхдүүдийн шалгалтын үр нөлөөг бол хооронд нь харьцуулах байдлаар тийм ээ. Энэ 3 бүлгийн хооронд ямар ялгаа гарч байгаа гэдгийг бид нэр тодорхойлж гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгээд эдгээрийг бид нэр одоо SPS дээр нөгөө хүүхдүүдээ авсан шалгалтуудыг оруулаад шалгалтын дүнгууд нь оруулаад тэгээд бол яг SPS дээр тийм ээ одоо үр дүнгийн одоо бодож ингэж гаргаж ирдэг байгаа T-тест заасал яг намайг гараад ирнэ гэсэн үг. За ингээд бид нэр ингээд одоо тийм ээ одоо хэмнэлт багшийн сургалтууд харахад бол хамгийн өргөн хэлсэн бол тийм ээ энэ дээр бол одоо туршилтын судалгааны аргууд байгаа. За яг өөр нөлөөг нь гаргаж ирсэн одоо data analysis method гэдэг манаас болохоор энэ дээр бол яг T-тест байна. За тэгээ ANOVA байна. За гэх мэтлэн бол эдгээрийг ашиглаад ANOVA байна тийм ээ. Ашиглаад бас data анализэд үр нөлөөлөлт гарч ирсэн гэдэг ийм үр дүн гарсан. За тэгэхээр Монголд одоо туршилтын судалгаа хийсэн одоо жишээнүүдийг хэлье. За энэ бол ерөнхийдөө бас 18-19-21 он. За сүүлд одоо сүүлийн онууд бол манай магиструуд бол нэлээд туршилтын судалгаанууд бол хийж байгаа. За тамаа хэмэл оюун одоо тийм ээ. Одоо ChatGPT Gemini за төлбөрийн хэмэл оюун суурьтай одоо энэ програмуудыг ашиглаад хүүхдүүдэд хичээл заагаа тийм ээ. Үр нөлөөг нь хэмжээд тэгээд ингээд бас диссертац хийж байгаа ажлууд бас байна. Тэгэхээр энэ жишээ бол яг өмнө хийсэн одоо энэ шилжилтийн жишээнүүд байгаа. За тэгэхээр эхний энэ туршилтын судалгааны хувьд бол яг нөгөө докторийн оюутан учраас нөгөө туршилтын судалгаа өөр юм болж эзэмших гээд хэвлэлийн аппликейшн 23 дор сургууль дээр туршиж үзсэн байгаа. Тэгээ хүүхдүүд ингээд тийм ээ аппликейшн ашиглаад сурах эсвэл тийм ээ уламжлалт байдлаар сурах ямар асуудал байна гэдэг одоо туршиж үзсэн. За хоёр дахь нь болохоор нөгөө AR тийм ээ одоо Монгол одоо үлгэрийн номнуудыг уншичаад дараа нөгөө нэг картуудыг уншуулад за тэгээ морь тийм ээ ямар байх болдоггүй барууг жоноо 20 морь тийм ээ гэмчлэн эдгээр бол агуулгуудаа AR болж байгаа. Ийм туршилт байна. За 3 дахь туршилт бол яг нөгөө бас арган компани 4D гэр гэдэг ийм аппликейшн байдаг. Энийг бол ашиглаад хүүхдүүд нөгөө Монгол өв соёлоос Монгол гэр барих үйл ажиллагаа хийж байгаа. Яг өөртөө практик болгож хийж байгаа. За энэ дээр бол яг өөрөө бол хараад ингээд өнгөрч байгаа тийм ээ. За гэтэл энэ дээр бол яг нөгөө барьж үзээд туршиж үзээд Монгол гэр барих дараалал ингээд зүг ойлгож авч байгаа. За энэ хэвлэлийн аппликейшн бол хүүхдүүд бас яг нөгөө үгээ дуудаад тийм ээ. Сонсох, ярих, бичих за ингээд бүх төрлийн үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Тэр ийм 3 төрлийн аппликейшнийг туршсан юм туршилтын судалгааны жишээ байна. За энэ дээр туршилтын судалгааны яг загвар харагдаж байна тийм ээ. Одоо дунд сургуулийн 6 дугаар ангийн 65 оюутан 2 бүлэг оролцсон. За тэгэхээр хэвлэлийн аппликейшнийг хэрэглэсэн 45 минутанд тийм ээ. Ингээд эхлээд бол тийм ээ агуулгыг танилцуулсан. За тэгээд хичээлийн үйл ажиллагааг танилцуулсан гэж. За тэгээд тийм ээ энэ хяналтын бүлэг 32 оюутантай. За ингээд бол уламжлалт байдлаар хичээлээ үзсэн. Хяналтын бүлэг 31 оюутантай сурагчтай. За тэгээд хэвлэлийн скетчнийг Chinese skill гэдэг аппликейшнийг тэгээд нөгөө таблет хэрэглэнэ гэдэг. За хичээлийн үе шат бол тийм ээ 45 минутаар яг нийт 10 удаа 10 өдөр ингээд туршиж үзсэн гэсэн юм одоо туршилтын судалгааны үр нөлөө байна. За тэгээд дараа нь бол хичээлийн өмнө бол тийм ээ одоо шалгалт авсан. 45 минутаар нэг удаа. За хичээлийн дараа бас ингээд дараа шалгалтыг бас авсан байна. За ингээд бол үр дүнд хатлаж ирсэн. За энэ хэвлэлийн Chinese skill гэдэг аппликейшн. За манай 23 дугаар сургуулиуд хэвлэлэл заадаг байгаа. Тэгээд 3 бүлэг дээр ингээд туршаад за ярих тийм ээ. За тэгээд сонсох, унших. За тэгээд бас яг шалгалт гэсэн юм хэсгүүдээс үлддэг. За тэгээд тийм ээ. Нэг хэвлэл багштай нөгөө Монгол багштай юм одоо 3 бүлэг байгаа. За энэ 3 бүлэг дээр бас тийм ээ. Тэгээд туршилтаа хийсэн гэсэн ийм туршилтын судалгааны миний яг өөрөө хийсэн туршилтын судалгааны загвар байна. За энэ болохоор 19 он 4D гэр гэдэг одоо аппликейшнийг AR аппликейшнийг тийм ээ одоо Incredible загвараар зааж үзсэн. За энийг бас ингээ 3 бүлэг дээр хийсэн баа тийм ээ. Тэгэхээр урьдчилан шалгалт авна. За урьдчилан шалгалтын дээр юу авах вэ гэхээр Монгол гэрийг барихын тулд одоо чинь ямар дараалал барих хэрэгтэй гэдэг юм шалгалт авна. За тэгээд хяналтын бүлэг бол тийм ээ одоо сурагчийн хараад нөгөө Монгол гэр барих талаар тийм агуулга уншаад ингээ сургалт явагдана. За хоёр дахь бүлэг нь бол тийм ээ одоо энэ сургалтын аргыг бас ашиглана. Гэхдээ бас яг сурагч хэрэглэх. За ингээд бол тийм ээ одоо
суралцсан. За 3 дахь бүлэг нь болохоор яг төрөлтийн бүлэг маань энэ AR технологиж ашиглана. За бас нөгөө inquiry based learning гэж ашиглана. За тэгээд энэ уламжлал сургалтаа энэ одоо inquiry based дарахтаа хэрэглэхээр хооронд нь харьцуулахаар яг нөгөө энэ арга зүйн үр дүнлээ гараад ирнэ. За энэ арга зүйгээ энэ юутаа 3 дахь бүлэгтэйгээ харьцуулахаар бол яг хэрэглэлтүүний үр дүнлээ гараад ирдэг гэсэн. За ингээд бол 3 бүлэгт ингээд тохирол хийчихсэн. За дараагийн асуултуудыг асуусан судалгааны хэсэг байна. За энэ бол 2021 онд хийсэн бас төрлийн судалгаа. За ингээд нөгөө арга зүйгээ сайжруулсан гэсэн үг тийм ээ. Арга зүйгээ болохоор хас гэдэг энэ knowledge habit awareness гэдэг энэ дөрвөн үйлчлэлийн тоглолтод явуулах хэрэгтэй байна гэж сайжруулаад за энэ дээр бол яг хяналтгүй манай хэврээ байгаа. За бас 3 бүлэг дээр тохирол хийгээд ингээд өнөөдөр нэмж гаргаад ирсэн юм төрлийн судалгааны загвар байна. За тэгээд ингээд төрлийн судалгаа бид нэр хийх загвараа ингээд хийгээд төлөвлөсний дараа за тийм ээ. Ямар одоо дата цуглуулах вэ? Тэгээд тэрхэрийг яаж одоо боловсруулалт хийх вэ гэдэг юм асуудал гарч ирдэг. За бид нар ер нь төрлийн судалгаа хийхдээ төлөвлөгөө хийхдээ ер нь энэ төрлийн судалгааны дараа би юуг тодорхой болгож гаргах хэрэгтэй гэдэг юм одоо зөвлөл эхлээд одоо төлөвчин гэсэн. Тэгэхээр нэгдүгээр нь лөөрний ачаал мэдээ тийм ээ судалгаа амжилтыг би ядвал яг урьдчилан болон дараах тестээр ингээд харьцуулаад гаргаж ирнэ. Одоо чинь тийм ээ Монгол гэрийн план мэддэг байсан хүмүүс энэ хичээлийг аяа технологи орсны дараа мэддэг болчихсон. Энэ бол судалгаа амжилт байна тийм ээ. За дараа нь яг асуулах одоо сэтэл энийг гаргаж ирнэ. Сонирхол сэтэл тийм ээ. За яг сургах чигтээс тэр Монгол гэрийн агуулгыг ингээд заахад хүүхдүүдийн сонирхол ямар байна. Яг AR технологи өөрөөсөө ингээд туршаад үзээрээс ямар байна гэдэг ч юм тийм ээ. За үүний дараа яг таны мэддэг ачааллыг бас тодорхойлж гаргаж ирнэ. Яг л AR технологиг ингээд ашиглаж байгаа ч хүүхдүүд таблет ашиглахад хөндлөлтэй юм ямар ачаалал стресс үүсч үгүй юу гэдэг тодорхойлох зорилгоор энийг авч байгаа. За яг нэмэлтээр бас хүүхдэд технологи ашиглаж байгаа учраас нэмэлтээр тусаж байгаа нэг гэх мэтлээ. Яг ямар зүйлийг тодорхойлох вэ? Тэрийг яаж би датагийн цуглуулах вэ? За тэгээд яг үр дүнг яаж боловсруулалт хийх вэ? Энэ зүйлсүүдээ ингээд төлөвлөж дараа нь туслаа юм. Юу нэг төслийн судалгаа хийхээс өмнө бид нар маш сайн төлөвлөгөө хийх ёстой гэсэн үг. Нэгдүгээр хичээлийн аргыг бид нар төлөвлөнө. Энийг бол нэг хичээл бид нар туршлагын тасгалбал хайчихсан ба. За хоёрдугаар нь бол тийм ээ төслийн судалгааны загварыг боловсруулна. За ингээд төслийн судалгааны загвар хийх үед бид нар тийм ээ тэгэхээр өмнө нь бид нар энийг одоо тийм ээ лөөрний ачааллын хэмжээнээс яг энэ хэмжээний мэдээ тодорхой болгосон байх хэрэгтэй. За ингээд бол яг за би мэдээс судалгааны амжилтыг одоо хэмжиж байгаа учраас өрсөн шалгалт авна, дараа шалгалт авна. Суралцах сэтлийг одоо тодорхой болгож байгаа учраас ийм асуулга авч гэдэг мөнгө хэмжлээ. Тэрийг заавал өрсөн төлөвлөж судалгаа хийнэ. Тэр ямар нэгэн байдлаар төлөвлөгөө дутуу яах юм бол төрөлтэй судалгаа хийгээд бол яг бүр нөлөөгүй багтдаг. Тэр ер нь төрөлтэй судалгаа хийх юм маш сайн бэлтгэл хийсэн байх хэрэгтэй. За энэ бэлтгэлийг бид нар маш сайн хийдэг болсонд бол яах хэрэгтэй вэ гэхээр бид нар өгүүлбэр маш сайн уншижсан байх. Ер нь бол докторийн диссертац бол нэг 200 өгүүлэл уншсан байх хэрэгтэй гэсэн юм шаардлага тавьдаг шүү дээ. Тэр та яг нэг тухайн чиглэлийн өгүүлэлт өгөөд яг ийм арга зүй ашиглалт юм байна. Ийм датаг цуглуулад ингэж боловсруулалт хийгээд ингэж үр дүнг гаргаж ирд юм байна гэдэг ийм мэдээлэлтэй болчиход тийм ээ. Үүнийхээ дараа төлөвлөгөөнийхээ дагуу төрөлтэй судалгаа бол төрөлтэй судалгаа хийх маань өөрөө маш тийм ээ. Их цаг хугацаа зарцуулдаг, хөдөлмөр их шаарддаг. Ингээд төлөвлөгөөгүй хийчих юм бол төрөлхийн дараа нөгөө үр дүн маань тийм ээ хэрэгцээгүй дата маш гараад ирдэг ч гэдэм юм. Нөгөө ашиглаж болохгүй дата. Эсвэл тодорхой үр дүн гарахгүй ч гэдэм юм хөө. Эсвэл хөндлөгөө нөлөөлөх орсноос л нөгөө дата маань тийм ээ одоо ашиггүй дата ирждэг юм гэх мэтлээ хэрэгцээгүй дата ингээд гараад ирдэг юм. Ийм хөө байдлаар бол маш их асуудал болдог учраас төрөлтэй судалгаа хийх нь маш их бэлтгэл шаардлагатай байдаг. За бэлтгэлтэй бид нар мэдээ сургалтаа яаж юм бол вэ гэдэг маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй. Үүний дараа туршилтаа яаж хийх вэ тийм ээ ямар дата цуглуулах вэ? За одоо чинь learning achievement буюу тийм ээ одоо сургалтын амжилтын хэмжээнд бол би урьдчилан шалгалтын дээр яг юу авах вэ? Дараах шалгалтын дээр юу авах вэ тийм ээ гэдгийг маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг. За одоо энэ дээр жишээ нь урьдчилан шалгалт дараах шалгалтын одоо загвар гарч байна. Яг тест боловсруулаад авах гэж болно. Нээлттэй асуулга байж болно. За эдгээрийг мэдээж тийм ээ яг зориултын багш нь боловсруулах чи байгаа нэмэлт туршилт хийж байгаа бол багагийн багш бол энийг боловсруулсан байх шаардлагатай. Мэдээж энэ маань бол яг найдвартай байдлыг хангаж чадна гэсэн. Тэгвэл бол бид нар өөрсдөө технологийн хүмүүс үүсэж багагийн хүмүүсээс шалгалт аваад ингэж дэжүүлж болохгүй. Тэгэхээр энэ урьдчилан шалгалт дараах шалгалт бол яг нөгөө чинь биологи хичээлээр туршилт хийж байгаа бол яг биологийн багшин дээр боловсруулах юм уу тийм ээ. Яг нөгөө ингэж үнэлгээний хүмүүсээр бэлтгүүлэх хэрэгтэй. За үүний дараа бол яг ямар зүйлийг хэмжиж байгаа вэ гэдгийг бодно. Жишээ нь сонирхлыг мотивашныг одоо хэмжиж байгаа, хэдлийг хэмжиж байгаа тийм ээ. За олон улсад билээ зөвшөөрөгдсөн юм одоо асуултуудыг хэрэглэнэ. За тэгвэл өөрөө нэг асуулт зохиогоодаас авчиж болохгүй байна. Энэ маань бол яг бас нөгөө найдвартай байдал, төхөцтэй байдал гэдэг дээр бас яригдана. Дараагийн лекцээр харагдсан. За таны мэддэг ачааллын хувьд бас адилхан. Тэр нь бол технологи ашиглаж байгаа сургалт бол хүүхдүүд стресс үүсгдэг гэж үздэг. Ийм учраас хүүхдүүд хэрэг стресс үүсгэсэн байна гэдэг бид нар заавал хэмжиж шаардлагатай. Яг тэгвэл нөгөө шинэ технологи шууд оруулаад ирэхээр хүүхдүүд маань чадахгүйгээс болоод маш их стресс үүсдэг. За ингээд стресс үүссэн байл тэр маань бол яг юу юм сурахаас илүү те. Дангийнхнаасаа шинэ таблет ашиглаж чаддгүй хүүхдтэй хамгаалж ичдэг ч гэдэг юм уу юм байдлаар бүр сэтгэл зүйн одоо дарамт үүсэхгүй байдлаар сургалтыг зохион байгуулсан тулд айлс тухайн технологи эхлээд өмнө дэмээ туршуулаад хэлүүлээд зөвшөөрчөд дараа нь нэг туршлага агуулга авчрал бас зүгээр байдаг. За энэ дээр одоо чинь тийм ээ learning achievement-ийг бид нар хэмжих нь бол яг урьдчилан болон дараах шалгалтуудыг авч болно. За үүнээсээ гадна хүүхдүүдэд бүтээл хийлгээд одоо чи бүтээл сэтгэлийг хэмжих байгаа бол за энийг нь бол яг рубрикээр төлбөрөөр бид нараас үнэлж болно. За ингээд рубрикээр тийм ээ одоо хэмэл аяа ашиглаад зураг зургаад энэ хүүхдийн бүтээл чадвар юм байна.
зүгээр самбар цаасан дээр тийм ээ болгондоо ашиглаж зурх юм байна шүү тийм рубрикээр ингээд бүтээлэг нэлээд одоо 2-7 орнд гаргаад хацуулж болно. За энэ дээр болохоор IBM questionnaire авсан одоо цацгалыг үнэлэв. За хүүхдүүд ингээд кодлж байгаа. За тэгээд нөгөө асуултууд орчуулад ингээд оруулчихсан. За тэгээд 1-7 хүртэл оноо авах хэрэгтэй. За тэгээд ингээд бол яг хяналтын бүлэг бол ийм оноо авсан байна. Туршлагын бүлэг ийм оноо авсан байна. За одоо чи нэгдүгээр бүлгийг хооронд харьцуулахад туршлагын бүлэг бол яг AR технологи гэсэн сургалтад ийм их сонирхолтой байж, VR технологи гэсэн сургалт ийм их сонирхолтой байж гэдэг юм уу? Ийм байдлаар бас хооронд харьцуулж гаргаж ирдэг байгаа. За ингээд туршлагын судалгааны үр нөлөөг яаж гаргаж ирэх вэ харуулах вэ гэдэг талаар тавьж ярив. За сурлагын амжилтыг бол яг би түрүү нөгөө 3 бүлгээр чирсэн байсан судалгааны үр нөлөөг харуулж байна. За сурлагын амжилтыг нөгөө хас гэдэг загвараар тийм ээ гаргаж ирэх нь knowledge numbers-ийн хавьд нь тус бүр дээр ингээд шалгалтаа ингээд хаваад асуудлуудаар нь хаваад тавьчих гэсэн. За тэгээд нэгдүгээр энэ бол яг хяналтын бүлэг энэ хоёр нь туршлагын бүлэг. За тэгээд энэ дээр FL-ийг таацсан байна. За тэгээд бүлэг хоорондын ялгааг гаргаад бол тийм ээ P value 0.5-аас их байгаа учраас энэ бол яг одоо мэддэг зат тийм ээ ийм ялгаатай байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бол нөгөө туршилт хийж байгаа гэдэг маань ямар нэгэн байдлаар хүүхдэд төлөвлөлт үзүүлжээ гэсэн ийм төгөлтөнд хүрнэ гэсэн үг. За ингээд пост тестийг дангаар нь хооронд харьцуулж харж байна тийм ээ. За тэгэхээр бол тийм ээ яг knowledge мэдлэг эзэмшигчдээр сурагчийг ашиглах AR технологи ашиглах бол ялгаагүй байсан. Гэхдээ яг Habit одоо Spreadsheet-ийн 3 чадвар дээр бол яг ялгаа илэрсэн гэдэг маань нөгөө сурагч ашиглаж сурах эсвэл AR технологи ашиглах гэдэг хоёрын хүүхдүүд үлдчихэж байгаа чадвар нь арай ийм ялгаа үүсгэжсэн гэсэн юм одоо төгөлтөнд хүрэх гэсэн. За тэгээ энэ дээр бас ялгааг харагдаж байна тийм ээ. Хяналтын бүлэг. За хяналтын бүлэг туршлагын бүлгүүд хооронд бол яг ялгаа байгаад байна. Тэгэхээр нэ хоёр туршлагын бүлэг хооронд бол яг ялгаа байхгүй гэсэн юм үрдэг бат. Тэгэхээр бол яг туршлагын бүлгүүд маань нөгөө нэг арга зүй нэг хэлтүүн хэрэгжчихсэн анууд нэг арга зүй хоёулаа адилхан арга зүйгээр явж байгаа нэг хэлтүүн өөр байгаа шүү дээ. Харин хяналтын бүлэг маань ерөөсөө арга зүйн зүйр хэлтүүн зүйр байгаа. Тэгэхээр хяналтын бүлэг байгаа хүмүүс бол яг нөгөө хоёр туршлагын бүлэг шал одоо төвчний үед арай ялгаатай гарсан гэсэн үг. Арга зүйн адилхан учраас энэ хоёр хяналтын бүлгийн хоёр үр нөлөө бол адилхан гарсан юм үр дүн гараад байгаа. За энэ дээр болохоор сурлагын одоо шулцах циклийн одоо юу үр дүн гарч байна. За тэгээд энэ дээр бол нөгөө дөрвөн хэсгээр нь хуваагаад за тэгээд ингээд харахад бол гурван бүлэг хооронд ингээд хажуулаад харахад бас яг юм ялгаатай PS ахнаас зүсэж байна. За ингээд үүний дараа бол яг юу яасан бэ тийм ээ. Learning motivation гэдэг одоо энэ дөрвөн үр дүнлөгөө юу яаж горлцоор хамаарлаг нь гарч ирсэн юм байна. За тэгээд ингээд interest environment pressure tension хоёр хооронд оруу ялгаатай тийм ээ. Perceived choice pressure tension хоёроос оруу ялгаатай гэмчлэлийн хөөрнөл болох гарсан. За тэгээд энэ дээр болохоор таны мэдгүй ачаалал. За таны мэдгүй ачаалал дээр бол яг ерөнхийдөө за энэ дээр тийм чинь ментал тийм ээ таны мэдгүй үйл ажиллагаа өндөр байсан. Physical буюу биеийн үйл ажиллагаа тийм яг 40% байсан. За тэгээд тийм ээ temporal гин хэмжлэн дундаж нэмэх хэмжлэн бол үр дүнгууд гарсан байна. За энэ дээр бас Корнбахын айл байгаад нөгөө энэ дээр гарч ирж байгаа үзүүлэлт хэрэг найдвартай бай гэдгийг бас шалгаж үзүүлэлт гарч иржээ. За гэх мэтлээ ихэд олборчны судалгаа хийгээд за тэгээд бол датануудыг цуглуулна гараад ирсэн датануудаа боловсруулалт хийгээд за тэгээд бол боловсруулалтынхаа бас гарсан үр дүн бас тайлбарлах ийм ажлууд бол хийнэ. За тэгэхээр өнөөдөр бол технологи ашигласан туршлагын судалгаа яаж хийх вэ гэдэг талаар ярьлаа.